За юу яцхан залуусаа ингээд дөрөвт видеонд автоморил энэ удаагийн видеонд хэдүүлээ объект хандлагт програмчлалын бас нэг ойлгох ёстой ойлголт болох полиморфизм дээр нь одоо гараас хэрхэн утга авах вэ гэдэг дээр хэдүүлээ энэ видеон дээр ярилцах болно. За тэгэхээр надаас хэд хэдэн хүмүүс бас асуусан Python ашиглаад одоо бодлого амархан хялбар бодлого бодох сайтууд байгаа юу энэ гэсэн асуултууд байсан. Мэдээж боломжтой нээлттэй. Би та нарт хоёр сайтыг одоо recommendation хиймээр байна. Эхнийх нь болохоор spoj.com. Хэрвээ чи англи хэл дээр бодлого бодмооргүй байна гэх юм бол RGB 7 spoj.com гэж байдаг шиг санагдаад байна. За юу илээ? RGB spoj.com л. Тийш. Spoj Mongolia гэд Google-ээр хайх юм бол ингээд монгол хэл дээр орчуулагдсан одоо бодлогууд байгаа. Яг орчуулагдсан эсвэл монгол хүн тавьсан хэсгийн би бол яг сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ энэ дээр бол яг одоо тухайн програмчлалын хэлнийхээ үндсэн функцүүдийг ойлгох боломжтой маш хялбар бодлогонууд одоо энэ дээр байгаа. Энэ бодлогуудыг та нар C нэмэх, Java, Python ямар ч хэл дээр энэ бодлогуудыг бодож болно. За тэгэхээр энэ дээр сайн хараад аваарай. Би видеоны хадгаар description дээр бас хийчих болно. spoj.com тэгээд ташуураас RGB 7 гэх юм бол монгол хэлтэй сайт руу орох болно шүү. За харин англи хэл дээр бодлого бодмоор байна гэж бодож байгаа бол зүгээр spoj.com гэдээ орох юм бол одоо энэ дээр англи хэл дээр одоо бодлогонууд байдаг. Энэ бодлогонуудыг одоо Python дээр бодох мэдээж Python дээр бол бодож болно. Тийм болохоор эндээс одоо амархнаас нь ч юм уу хөөгд бодоорой. За бүр хэлбэр гэх юм бол coding.python гэж бас байгаа. За энэ болохоор бүр яг тухайн одоо энэ Python програмчлалын хэлний яг үндсэн ойлголтуудыг ойлгож авахд одоо зориулсан ийм бодлогууд байдаг. Одоо энэ дээр жишээ нь ингээ бүлэгээрээ байна. За энэ warm up 1 2 string гэх мэтлэн энэ эдгээр бодлогоодыг бодоод үзээрэй. За тэгэд энэ дашрамд хэлэхэд та нар өөрсдөө оролдож үзээгүй эсвэл 1-2 оролдоод өөрөө сайн хичээгээгүй байж надаас бодлого асууж байгаа бол уучлаарай, би хариулмааргүй байна. Учир нь юу гэхээр чи дараагийн удаа яг тэрнтэй төстэй проблем чамд таарахад чи түүнийг өмнөх проблемоо чи яг бүрэн нь өөрөө хийж ойлгоогүй учраас тэр проблем дээр очиж чи бас мэдээж унах магадaltaй учраас чи аль болох өөрөө бас сайн оролдож хичээж бүр болохгүй бол онлайн интернетээс тухайн бодлогынхаа стейтментийг тавиад бас хайгаад үзээрэй. Хүмүүс GitHub эсвэл өөрийнхөө хувийн блог дээр солиушнууд оруулсан байдаг. Тэгэхээр тэндээсээ жоохон санаа аваад аль болох өөрөө тухайн бодлогынхоо асуудлыг өөрөө шийдэхийг хичээгээрэй. Тэр нь чамд сүүлд нь маш их хэрэг болно гэдгийг би энд хэлмээр байна. За тэгэхээр бодлого бодох боломжтой сайт хялбархан гэх юм бол энэ хоёр сайтыг хэлмээр байна. Мэдээж hackrank.com гэдэг энэ бас сайт байгаа. Энэ дээр бол бүх төрлийн бодлогонууд, бүх төрлийн одоо програмчлалын хэлний анхны шатны ойлголт өгөх дасгал ажлууд бүгдээр байгаа. Энэ рүү бас
бүртгүүлээд ороод үзээрэй. За ингээд 3 сайтыг би та нарт ерөнхийд нь хэлмээр байна. За тэгэхээр бодлого утгад гараас утга авах шаардлагатай болдог. Тэгэхээр хэдүүлээ гараас Python програмчлалын хэлэн дээр гараас утга авах бол маш амархан. Одоо би чинь тоо гэдэг нэртэй хувьсгчэнд input. За одоо та насаа оруулна уу гэж. За ерөөсөө input гэдэг энэ функц ашиглаад гараас утга авах боломжтой. За түүний дараа тоо гэсэн хувьсгч дээрээ тоо гэсэн хувьсгчаа 10-аар үржээд тэгэд хэвлэе. За ийм хэлбэрхэн үйлдэлийг хэдүүлээ хийж үзье. За тэгэнгუთ одоо энэ Jupyter ноутбук дээр маань ингэж харагдаж байна. Харин консоль дээр болохоор зүгээр шууд та насаа оруулна уу гэд чиний keyboard-н дээр одоо ямар нэг үйлдэл хийгээд enter дарах хүртэл энэ бол хүлээгээд байж байна. За тэгэхээр энэ дээр юу болчихваа? Coach үү? Run. Wow. Яа, шатаг болчихоо. Саний старт хийгээд үзье. За тэр андараа. За тэгэхээр одоо за чинь 22 гээд оруулахад энэ дээр хэдүүлээ энийг тоо гэдэг хувьсгчаа int тулах шаардлагатай байх. За тийм байна. Тэгэхгүй бол input гэдэг функц маань одоо шууд string буцаадаг байх гэж би бодож байна. Яагаад намайг ингэж алдаа гаргаад байна гэж бодож байж магадгүй. Би та нартай хамт ингээд зэрэгцээ шахуу Python програмчлалыг сурч байгаа гэдгийг энэ удаад бас дахиад хэлье. Би өөрөө бол Java дээр код бичдэг. Гэхдээ Python руу одоо орох сонирхолтой байгаа. За тийм байна. Input гэдэг функц маань ерөнхийдөө бол string төрлийн утга буцаадаг юм байна шүү. Залуусаа. За тэгэхээр polymorphism гэдэг ойлголтыг энэ удаагийн видеон дээр хэдүүлээ ойлгож авна. Polymorphism гэдэг маань объект хандлах технологийн бас нэг салшгүй нэг хэсэг. A few moments later. За ингээд консоль буюу гараас утга авахыг хэдүүлээ хийж үзлээ. За үүний дараагаар манай үндсэн сэдв маань бол мэдээж polymorphism. Тэгэхээр хэдүүлээ polymorphism гэдэг ойлголтыг миний бодлоор зураг харсан дээр байх гэж би бодож байна. Ерөнхийдөө бол одоо энэ дээр бичсэн байна л да. Одоо нэг ямар нэг функцийг одоо олон өөр зүйлд ашиглахыг ерөнхийдөө бол polymorphism гэж яриад байгаа. Гэтэ яг одоо чи хэрвээ C нэмэх юм уу Java дээр бичиж явах юм бол классын төвшөнд polymorphism яригддаг. Харин Python-гийн хувьд бол dynamic өгөгдлийн төрөлтэй учраас классын төвшөнд биш, харин функцийн төвшөнд polymorphism гэдэг ойлголт маань яригдах болчиход байгаа. За ерөнхийдөө бол polymorphism гэдэг зүйл маань удамшлаас болж үүсээд байгаа.
юу вэ гэхээр тухайн саб класс их классынхаа одоо нэршлэр нэрлэгдэх боломжтой гэсэн үг л дээ. Хэрвээ за хэдүүлээ зүгээр энэ дээр бичээд үзүүлчихье. За хэрвээ бид нэр одоо Java дээр код бичижсэн бол нэг иймэрхүү байдалтай бичнэ гэсэн үг. За person гэдэг классын гэж нэг юм хувьсгч гэж person классын хувьсгч гэж нэг юм хувьсгч байгаа. Харин энэ дээр new man гэж ингэж ашиглах боломжтой гэсэн үг. Учир нь юу вэ гэхээр man гэдэг класс маань person гэдэг классаас удамшсан учраас person гэдэг их класс маань тухайн man гэдэг классын объектыг одоо өөртөө агуулах боломжтой гэсэн үг болж байгаа юм. За тэгэхээр instance of гэдэг юу байдаг юм болов? Method байдаг юм болов? За ерөнхийдөө бол type гэсэн үг юм да. За хэдүүлээ зүгээр энэ дээр ерөөсөө туршилтаар бичээд үзье. Class person def init self за туршилтаар хэмжин зүгээр нэр гэдэг нэг ганц атрибут та гэж үзцгээе. Self return энэ бодвол тийм байна. Бүүл нутаг хуцаадаг юм байна. It's instance ингэж бичих шаардлага байгаа билүү? Ингэж бич Python нөө strong type буюу одоо яг тухайн variable-ийнхаа төрлийг бичиж өгдөг болохоор би яг polymorphism-ыг яг Java дээр хэрэгжүүлдэг шиг Python дээр хэрэгжүүлж яг чадахгүй байна. Гэхдээ Python гэж хайгаад үзье. Интернетээс копи хийж авсан текст маань энэ дээр байна. The word polymorphism. За Python-гийн хувьд бол ерөнхийдөө бол функцийн төвшөнд polymorphism гэсэн ойлголт байна. Яригддаг гэж би хувьдаа ойлгож байна. Хэрвээ би буруу ойлгож байгаа юм бол комент бичээрэй. Гэхдээ бол яг классын төвшөнд polymorphism-ыг Python дээр хэрэгжүүлнэ гэхэд их хэцүү юм.
нэг талаараа эн чинь зүгээр л удамшил байна штэ гэд хэлчихээр болчих гээд байгаа учраас яг полиморфизм гэдэг ойлголтыг Python дээр яг яаж илэрхийлэхээ бол мэдэхгүй байна. Одоо жишээ нь энэ сайтн дээр бол дандаа одоо функцийн төвшөнд яригдсан байна. За bird гэдэг класс. За энэ одоо бас нэгэн төрлийн шувуул юм шиг байна. Энэ одоо нэгэн бодлын overriding хийж байгаа юм шиг та нарт харагдаж байгаа. Яа тэгэхээр энэ дэр bird гэдэг энэ класс маань flight гэдэг энэ нэг функцтэй байна тийм ээ. Харин дараагийн одоо sub class нь тухайн функцийг override хийсэн байна. Энийг polymorphism гэж байх шиг байна да. За хамгийн амархан нь бол энд байх шиг байна. Одоо нэгэсэндөө одоо энэ дээр болохоор програмчлалт бол polymorphism гэдэг ойлголт маань юу вэ гэхээр ижил функцийн нэр нь ижилхэн гэхдээ signature буюу одоо энэ параметрийн тоон өөр гэсэн үг. But different signatures буюу одоо тухайн параметрийн тоон өөрөөр өгсөн гэсэн үг. Одоо жишээ энэ дээр 2 параметртэй байх, тэд 3 параметртэй байх жишээ нь. Тийм гэсэн үг. Тэгээд одоо өөр байдлаар ашиглахыг polymorphism гинэ гэд байгаа. Энэ яг миний хуулж авсан Google дээр хуулж авсан текст байна. За тэгэхээр одоо дээдлэлт нь бол одоо юм Python-гийн өөрийнх нь len буюу одоо ямарваа нэг объектийн цуваа объектийн уртыг олдог ийм функц байна. Энэ нь одоо polymorphism-ийн нэг жишээ байна. Одоо жишээ нь gigs гэдэг string байна. Нэгэсэндээ бол character-ийн цуваа гэсэн үг. Тийм болохоор энэний урт нь энэ одоо энэ дээр 5 гэж гарсан байна. Нэгэсэндээ одоо нэг нэршилтэй мөртлөө олон өөр янзаар ашиглаж байгаа гэдгийн жишээ нь одоо энэ дээр байна. Одоо string-ийн уртыг олж чадж байна. Одоо энэ array-ийн баг list юм даа. Цуваа тэмдэгт болно. Одоо array list-ийн уртыг энэ len гэдэг функц маань олж байна. Нэгэсэндээ олон тухайн нэг функцийг олон өөр чиглэлээр ашиглаж байгаа энэ байдлыг ерөнхийдөө бол polymorphism гэж нэрлэдэг байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ дээр би яг юу бичиж үзүүлэх гэсэн бэ гэхээр одоо тухайн би ерөнхийдөө ингэж туршиж үзэх гээд байгаа. Юу вэ гэхээр за class main person гэдэг классаас одомсон. За pass. За энэ pass гэдэг нь болохоор тухайн класс ерөнхийдөө бол ямар нэг одоо
гишүүн өгөгдөл болон гишүүн функц байхгүй, харин шууд удамшиж байгаа их классаас хамаг өгөгдлөө авч яана. Энэ класс ерөнхийдөө бол хоосон шүү гэдгийг зааж өгч байгаа гэсэн үг. За тэгээд энэ дээр хэдүүлээ зүгээр ингээд туршия. Man check get and their person гэж. Person гэдэг класс юм. Нэгэсэндөө энэ main гэдэг класс маань person гэдэг классаас удамшсан юм чинь person гэдэг классын классаар main гэдэг классаа одоо илэрхийлэх боломжтой юу гэдгийг нэгэсэндээ энэ функц шалгах хэрэгтэй. За ажлуулад үзье. Oops. За энэ оронд зүгээр энийг нэрлэчих. За true буюу одоо боломжтой гэсэн үг. Нэгэсэндээ энэ ойлголтыг л полиморфизм гэдэг байгаа. Нэгэсэндээ юу вэ гэхээр тухайн main гэдэг эрэгтэй хүн гэдэг класс маань person буюу одоо хүн гэдэг ерөнхий классаар илэрхийлэх боломжтой шүү гэсэн үг. Бодит амьдрал дээр бол ингэж бууж ирэх байх. За ерөнхийдөө бол өнөөдрийн видеон дээр иймэрхүү энэ ойлголтыг өгөх гэж хичээсэн. Та нар өмнөх хэлсэн сайтууд руу ороод сурсан мэдсэн зүйлээ ашиглаад бодоод үзээрэй. Үүний дараагийн хичээл дээр хэдүүлээ за Python ашиглаад зүгээр нэг тооны машин хийж үздэг ч юм уу. Эсвэл шууд одоо image процессын ямар нэг алгоритмыг хэдүүлээ хэрэгжүүлж үздэгэ. За ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа. Энэ хүртэл хичээлүүд маань ер нь их цөөхөн зүгээр ганц ойлголт өгөөл орхиод жоохон сонирхолгүй байгаад байвал уучлаарай. Дараагийн видеонд бүр илүү сонирхолтой байлгахыг хичээх болно. За ингээд дараагийн видеогоор уулзлаа. Баярлалаа.